За энэ яг 11 өдрийн 17 цаг 51 минутанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Норжин хотолтооны төвийн хойд хэсгийн ийм шорон замтай нэг ийм гаражтай хэсэг харагдаж байгаа. За бичлэгээ явуулаа. Явуулж. Ааха. За одоо тэндээс орж ирж байгаа тэр цагаан тээврийн хэрэгсэл харагдаж ш тэр урагш байгаа ингээд хашлага мөрөгчөж байгаа. А энийг бол одоо Б гэгч өөрөө жолоодод ингээд хөдөлгөөнд оролцож байгаа хэлбэр. За одоо тэндээс нөгөө М гэгч бууж ирж байна. За наанаас энэ Д гэгч очиод нөгөөдхийг буулгаж байна. Энэ наатлын саяын цагаан машинтай хөдөлгөөн хийдсэн Д гэгч очиод буулгаж байгаа. Өшлөлөөр авч юм. Одоо бичлэгтээ тааруулж явах байлгүй тийм үү? Энэ бол хамаалттай юм биш юм шиг байна. Зүгээр хөдөлгөөнд оролцож. Тий одоо энэ нааталтай энэ саяын цагаан энэ наатлын 200 шүү дээ. Энийг унж явуулж явахгүй юу? За ингээд энэ бичлэгийг давчилчих гэж бодож байна. Ингээд энэ хөдөлгөөн чааш үргэлжлээд жоохон гүйлгээд идэр явуулж тийм үү? А тэгээд төв зам руу ороод нийслэлийн удирдлагын төв гэж байгаа шүү дээ. Одоо энэ нэгдсэн энэ камерын систем дээр хяналт тавьдаг. Нийслэлийн харьяаны манайхаас мөн одоо хамтарч гэрэтээр үр гүйцэтгэдэг. Энэ удирдлагын төвийн камерын бичлэгт ороод хөдөлгөөн цаашаа ороод ингээд явцсан юмнууд байж байгаа. За энд бол ерөөсөн ганцаараа им өөрөө тээврийн хэрэгслийн жолоодод саяны энэ хэлсэн яг маршрутын хүрээнд хөдөлгөөнд оролцоо явж байгаа юм байна. Одоо эндээс ингээд хөдлөөд ингээд оролцоо явж байгаа. Энэ дээр бол ямар нэгэн одоо тийм үл итгэх, маргах тийм ээ ийм юм ерөөсөө байхгүй гэдгийг та бүхэн бас ойлгооч гэдгийг би аль биесээр хэлэх гээд байна. Ингээд олимпийн хойтлын зам урт ямар ч зүгээр. Тэгээ одоо ингээд энэ хөдөлгөөнд ороод ингээд цаашаа үргэлжлээд урагшаагаан төв зам руугаа нийлээ явчихж байгаа байхгүй юу? Төв замд орсноос нь хойшвол удирдлагын төвийн камеруудын хэд хэдэн бичлэгүүд байж байгаа. Тэрийг бол одоо нэх үзээд ингээд явах шаардлага байхгүй. Тэр дэргүй хөдөлгөөнд хэвээ үргэлжлээл дөрвөн замын уулзруудаа огтлцоо нэвтрээл ингээд цаашаа явчихсан. Ийм л бичлэгүүд байж байгаа.